Сайн байна уу? Та бүгд энэ өндөр мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа дугаараар би та бүгдэд Кюний Хав загварын тэргийг Улаанбаатар хотоос 1100 гаруй км-ийн зайд орших Хоймор нутаг болсон Хөвсгөл нутгийн тайгаас бэлтгэхэд бэлэн болсон байна. За ерөнхийдөө тэргийг тайлбарлахаас өмнө бас та бүгдэд би одоо тайга нутагт амьдардаг Монгол үндэстнүүдийн маань нэг болсон дархад хүмүүсийн манаас ажимдлын талаар бас бяцхан сурвалжлыг бас хөрөх зүйтэй болов гэж бодож байна. Та бүгд сонирхолтой болов. За Кюний Хав тийм ээ. За VNC гэдэг тэрэгтэй мөн адилхан Кюний Хав загвар маань бол хамгийн сайн даастаа тэргүүд болоод энэхүү нутагт авчирсан гол шалтгаан бол мэдээж хэрэг том дугуй 4 дугуй амаржин хэмэчлэн маш сайн хүүхдэд тав тухайг бий болгодог учраас Монголын цаг агаар болоод Монголын одоо энэ байгальд бол хамгийн сайн зохицсон тэрэг байгаа. За тэгэхээр одоо та бүгд би хэрхэн хоошоо болохыг эхлээд харуулъя гэж бодож байна. Өмнөх VNC-тэйгээ яг адилхан юг татснаар хоошоо олно. За уртлынхаа судлыг мөн энийг хоош тусч болдог. За тэгээд хөөрхөн та бухтагаа тайлбар өгч байгаад би бол төлөх баяртай байна гэж үзэж байна. За тэгээд хойтынхаа бариулыг мөн урагш хоош хэмд бол 3 хэмд та өөртөө тохируулах боломжтой. За тэгээд хүүхд маань бол энэ хүүт хэрэг дээр 0-22 кг гэж ярьж байгаа. Тэгэхээр 0-22 гэдэг маань бол хувцлалтаасаа, цавилрлаасаа хамаарат ерөнхийдөө 6 сартаагаас 5 нас хүртэл ашиглах боломжтой тэргүүд маань нэг байгаа. За Хав загварын хамгийн том даваа тал юу вэ гэхээр энэхүү том сакс байгаа. Маш том сакстай та энэхүү саксандаа өөрийн хүүхдийн мами баг болоод бусад хэрэгцээ бүгдийг хийж болдгоор даваа талтай байдаг. Мөн нэгэн даваа тал бол Хав загвар маань хүүхдийнхаа тэргийг 3 хэмт тохируулан суулгах боломжтой. Хойдолтой суулгаад манайхаас нэмэлт суудл авснаар та хүүхдээ 3 хэмц тааруулан суулгаж болно. Уртлын нэг басны энчээ 3 хэм байгаа. Та юун дээр тааруулан тохируулах боломжтой. Мөн өөрлөгөө харуулж болно. Нэмэлтээр манад бас модон сандал байгаа. Хэрвээ тань та 2 хүүхэдтэй эсвэл бол тийм ээ. Энэ дээрээ бас модон сандлаа нэмээд хүүхдтэйгээ цуг нэг тэрэгэн дээр 2 хүүхдийг авч явах бүрэн боломжтой даацтай тэрэг байна. Тэгэхээр Хав маань бол бусад загварын тэргүүдээс маш онцлогоор энэ одоо үүгээрэл ер нь онцлог болж өгдөг тэрэг байгаа. Тэгэхээр гадаа өнөөдөр яг сайхан цас ороод зураг авалт хийхэд маш сайхан байна, дулаахан байна. Уг нь бол хотод бол нэмэх градус руу орсон ч гэсэн энэ ч бол хасаг градус хэвээрээ байд юм байна. За тэгээд дотоох хураах явц маань ч гэсэн мөн амархан хураахаасаа өмнө доошогоо дарж төгцснээр хураах хэрэгтэй байдаг байна. Эрдээ ингээд хураачна. Хураасныгаа дараа та хүүхдийн тэргээ аваад орчихно. За нэмэлтээр танд бол аяллаар явж байгаа учраас би та бүгдэд дугуйг нь хэрхэн салахыг бас харуулъя гэж бодож байна. Энэхүү Кюний хэсгийнхаа коннектор дараа дугуй маань салждаг байгаа.
Буцаагаа хийхдээ конов дээр дараад орчих. Ингээд таг орохгүй одоо салахгүй гэсэн. Уртлын дугуй маань салдаг хэсэг бол мөн амархан. Хойдлын хэсэгт дардаг конов би тэрхүү конов дээр дараад та доошоо дугуйгаа суглаад авчдаг байна. Ингээд салчихна. Буцаагаа хийхдээ мөн адилхан конов дээр дараад оруулчихна. Тэгэхээр Q-ний загвар маань бол ер нь аялал зугаалга. Монголчууд маань ерөөхдөө зуны үйлрэлд аяллаар явах нь бол ихсдэг. Гэхдээ манай бацсан хүүхдүүд маань бол жоохон ядарах гэдэг. Тэгэхээр та бүгдд би Q-ний хав загварыг аяллаа туршид хүүхдтэйгээ тав тухтай байлгахыг хүсэх юм бол Q-ний хав загварыг та бүгд санал болгож. Баярлалаа та бүгд.